Өөртөө мис засал хийсэн эмчийн гайхалтай түүх. Хүн амьд үлдэхийн тулд хэр хол явж чадах вэ? Энэ асуултын хамгийн гайхалтай хариултуудын нэг 1961 оны хавар Антарктидын цасан шуурган донд бичигджээ. Тэр үед зөвлөгтийн залуу мис засалж Леонид Рогозов дөнгөж 27 настай байв. Тэрээр 6 дахь удаагийн зөвлөгтийн Антарктидын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж, хүн төрлөختнөөс бараг тасарсан мөсөн твийн Новолазаревская станцад ажиллаж байжээ. Энэ станц тухайн үед шинээр байгуулагдаад удаагүй байв. Эргэн тойронд нь мөс, цас, харанхуй, салхи шуурга, далайн зам хаагдсан, нислэг хийх боломжгүй. Харин станц дээр өвлжиж байсан хүмүүсийн эрүүл мэндийг хариуцах ганц хүн нь Рогозов өөрөө байлаа. 1961 оны 4-р сарын 29-ний өглөө тэр биеийн тавгүй байгааг мэдэрчээ. Эхлээд сулрах, дотор муухайрах, халуурах шинж илэрсэн байна. Удалгүй хэвлийн баруун доод хэсгээр өвдөж эхлэхэд тэр өөрийнхөө оншийг шууд ойлгов. Энэ бол мухар улгаан хурц үрсэл байлаа. Энгийн нөхцөлд ийм үед өвчтөн эмнэлэгт хөрвүүлдэж мис засалж хагалгаа хийдэг. Харин энэ удаа өвчтөн өөрөө мис засалч нь өөрөө өвчтөн байв. Рогозов эхэндээ эмчилгээ хийж өвчнө намдаахыг оролцсон ч байдал дээрдсэнгүй. Цаг өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж халуун нь буурсангүй. Тэр өөртөө нэг л үннийг хэлжээ. Хэрв одоо арга хэмжээ авахгүй бол амьд үлдэх боломж улам багасна. Гэхдээ тусламж дуудах ямар ч боломж байсангүй. Ойрын станц хэд хол, цасан шуурга нислэгийг бүрэн хаасан. Түүний дэргэд байсан хүмүүс сайн найз, сайн хамтрагчид байсан ч эмч биш байлаа. Ингээд Рогозов хүний санаанд багтангүй шийдвэр гаргав. Тэр өөртөө мис засал хийхээр болов. 4-р сарын 30-ны шөнө орон нутгийн цагаар 5-р сарын 1-ний 2 цагийн орчим хагалгаа эхэлжээ. Рогозов өрөөгөө аль болох цэвэр, тайван орчин болгохыг хичээв. Тэрээр багийнхаа 2 гишүүнд тусгай өрг өгсөн байв. Нэг нь багаж дамжуулна, нөгөө нь гэрэл тусгаж жижиг тал барина. Бас нэг хүн яаралтай үед туслахад бэлэн зогсож байв. Хамгийн хэцүү нь Рогозов бүрэн унтаж болохгүй байлаа. Учир нь өөртөө мис засал хийх ёстой хүн нь тэр өөрөө. Тиймээс тэр хэсгийн мэдээ алдуулалт хийж ухаан санаагаа саруул хэвээр байлгасан байна. Толинд бүх зүйл уруу харагдана. Гар нь чижирч болохгүй. Айдас төрж болохч шийдвэр нь ганхаж болохгүй. Тэр өөрийн мэдлэг, туршлага, гарын мэдрэмжтэй найдан ажиллажээ. Энэ бол зөвхөн мис заслын ур чадварын шалгуур байгаагүй. Энэ бол сэтгэлгийн хад, өөрийгөө захирах чадвар, амьд үлдэх хүслийн хамгийн хатуу сорилт байв. Хагалгааны явцад Рогозов хэд хэдэн удаа амарч, амьсгаагаа дарж, хүчээ цуглуулах хэрэгтэй болжээ. Түүний хамтрагчид ч бас айж байсан нь мэдээж. Гэхдээ тэр тэднийг тайвшруулж, юу хийхийг нь нэг бүрчлэн хэлж байв. Өөрөө өвчтөн мөртлөө бусдыг удирдах байлаа. Бараг 2 цаг үргэлжилсэн энэ 9 бусын хагалгааны төгсгөлд Рогозов зорьсондоо хүрчээ. Тэр шаардлагатай мис заслын ажиллагааг дуусгаж, шархаа боож, хамтрагчдаа цаашдын заврыг өгсөн байна. Хэдхэн цагийн өмнө амьдрал, үххийн заг дээр байсан тэр хүн одоо өөрийн гараар өөрийгөө аварсан байв. Дараагийн өдрүүд амар байсангүй. Гэхдээ хамгийн том аюул өнгөрсөн байлаа. 5 дахь өдөр халуун бууж, биеийн дээрдэж эхлэв. 7 дахь өдөр тэр өөрийнхөө оюутгийг өөрөө авчээ. Харин 2-7 хоногийн дараа Рогозов энгийн ажилдаа эргэн орсон байна. Энэ түүх зөвлөлт холбоотусад маш хурдан тархжээ. Хүмүүс түүнийг сансарт ниссэн Юрий Гагаринтай хүртэл зөөрлөж байв. Нэг нь сансрын айдсыг давсан бол нөгөө нь мөсөн твийн дунд өвдөлт айдсаа давн өөрийн амийг аварсан гэж ярьдаг байлаа. Гэвч Рогозов өөрөө энэ явдлыг хэд дүүйлэгдэггүй хүн байжээ. Хожим тэрээр эх орондоо буцаж ирээд мис засалчаар ажиллаж, эрдмийн ажил хийж, ангаах ухаанд хувь нэмрээ оруулсан байна. Түүний даруухан хэлсэн үг өнөөдөгч үлджээ. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал. Гэхдээ хүн бүр ийм ажил хийж чадахгүй. Хүн бүр ийм мөчөд өөрийгөө ингэж захирч чадахгүй. Леонид Рогозовын түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг. Заримдаа баатарлаг үйлсгэдэл чанга дуу, том ялалт, сүртэй үгээр илэрдэггүй. Заримдаа баатарлаг үйлсгэдэг хүүтэн өрөөнд, цасан шуурганы дунд амьд үлдэхийн төлөө гаргасан ганц шийдвэр байдаг. Гэр шийдвэр хүнийг аварч чаддаг. Рогозов өөрийн айдсыг ялсан, өвдөлтөө давсан, мэдхэг, төвчээр, зориг, 3 нийлбэл хүн төсөөлшгүй зүйлийг хийж чаддгийг дэлхийд харуулсан юм. Өнөөдөр түүний нэр ангаах ухааны түүхэнд хамгийн ер бусын тохиолдлуудын нэг болог үлджээ.
Харин бидний хувьд энэ бол зүгээр нэг мэс заслын түүх биш. Энэ бол хүн бууж өгөхгүй байх үедээ ямар хүчтэй болдгийг түүх байлаа. Саг Зигмund. Бусдаас өөр мэдрэмж.